Энэ удаагийнхаа бичлэгээр 2010 онд нээлттэй хийсэн Өмнөд Солонгосын триллер төрлийн No Mercy киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Энэхүү кино маань нэлээд хүн төрлийн кино болохоор насан туршаагүй үзэгчдийг энэхүү бичлэгийг үзэхгүй байхыг зөвлөж байна. Өндөр ургасан өвс тогтуухан мөрөн үүрцээ хараахан болоогүй. Гэнэт буундуу гарч сүргэлэн хөвжсэн олон нугаснууд үргэж нисэхэд үргэх нугаснуудын зургийг нэгэн бүсгүй агшин алдалгүй дарав. Гэхдээ бүсгүй дарсан зургнуудаа сэтгэл ханамжгүй байх ба бүсгүйн дохоогоор буутсангүй гэж шувууны буу барьсан хамтрагчдаа гомдлоно. Ингээд буцахаар болж харилцан ярилцах хоёр алхаж явах үед залуу бүдэрч унаад тусахдаа нэг зүйл олж хараад үхтлээ айн цочирдов. Залуугийн хуруугаараа заасан зүгт бүсгүй хараад мөн ялгаагүй айн цочирдлоо. За тэгэхээр үзэгч та бүхэндээ дуулгах таатай мэдээ байна. Монголын хамгийн анхны IPTV интернет суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэгч Univision компани нь интернетийн үйлчилгээнийхээ төвшинг нь ахиулж цоошин net boost үйлчилгээг хэрэглэгчдтэй санал болгож байна. Univision-ийн хэрэглэгчид уг үйлчилгээг ашиглан одоогийн интернет хурдаа 200 МБ, 400 МБ болон 1 ГБ хүртэлх хурдаар ахиулах боломжтой ба та өндөр хурдаар хүссэн тоглоомоо тоглож интернет ертөнцөөр чөлөөтэй аялах боломжтой гэсэн үг. Энэхүү үйлчилгээг авахын тулд таны амьдарч байгаа байранд өндөр хурдны интернет сүлжээ нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд уг үйлчилгээг Unitel аппликейшны чат бот руу хандан аваарай. Нэгэн профессор цагдаагийн сургуулийн сурагчдад цогц дээр хэрхэн задлан хийх хичээл орох бөгөөд түүнийг Кан гэдэг. Хичээлээ орж дуусаад гарч явахдаа Кан хамт ажилдах хүнтэйгээ ярилцах ба тэдний ярианаас Кан ажлаасаа удахгүй гарч охинтойгоо цагийг өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Кан амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь тодорхой харагдана. Удалгүй Каны утас дуугарч нэгэн хэргийн газар яаралтай дуудагдлаа. Өнөх нуугснууд үргэн ниссэн мөрний эрэг дээр цагдаа болон эмнэлгийнхээ шавах ба мөчлүүлсэн цогцос олджээ. Шавсан олон хэргийн газарт шахалдаж ороод байсан тул Минг их шинхэн мөрдөгчд цогцуул гэж тушаав. Мин хэргийн газарт байх гутлын мөрний зургийг авч явах үед нэг хүн хээвник хажуугаар нь өнгөрч дотгошоо нэвтрэн. Мин түүн дээр очиод түлхэж унгатал профессор Кан байх нь тэр. Кан ихэндээ таниагүйч Мин өмнө нь Каны сурагч байжээ. Тэдний яриаг мөрдөгчд дасалдуулж Кантай мэдлээд харин миний ажиллаа хий хэмээн ахлах мөрдөгч загнав. Кан хэргийн газар дээр байх цогцос дээр ирж шинжлэн. Цогцыг нийт 6 хэсэг болгон хуваасан байх ба нэг гар нь байсангүй. Цогцыг задлангийн газар зөөж авчран 29 настай сургаггүй алга болсон Юна гэх бүсгүй гэдгийг мэдж авах ба алуурчны зориг болон хэргийг хэрхэн үйлдэлснийг ярилцж байх үедээ Кан хэргийн сэдлийн талаарх сэжвэрийг Мин мөрдөгчөөс асууж түүнд хариулах боломж олгоно. Мин мөрдөгч зориуд хараасаа гэсэн сэтлэр үлдэгдсэн хэрэг мөн нэг гар нь байхгүй нь сэжигтэй байна хэмээн оновчтой хариулт өглөө. Кан Минтэй санал нийлэх бол ахлах мөрдөгч түүнтэй санал нийлсэнгүй. Улмаар Кан ахлах мөрдөгчийг гаргаж харин Мин мөрдөгчийг үлдэхийг зөвшөөрөв. Тэгээд цогцсны цээжийг зүсч дэлгээд дээж цуглуулж эхлэхэд Мин дэсэлгүй өрөөнөөс гарч бөөлжин. Задлангийн дараа Кан тайлангаа тавихтаа цогцсны хамар амаа жихнээс боржин чулууны ширхэг олдсон. Бүсгүйг алахдаа тархийг нь хаг зогсон ба нүрээр унахт нь хамар чихэнд нь боржин чулууны ширхэг орсон. Үүнээс аллага боржин чулууны үйлдвэр дээр гарсан байх магадлал өндөр байна гэдгийг хэлж харин мөчлүүлэхдээ далайд мөчлүүлсэн гэдгийг цогцсны шархнаас олдсон далайн давсаар мэдэж авснаа хэллээ. Мин мөрдөгч тэр бүсэд цементний үйлдвэр байдаг гэдгийг хэлж харин Ахмад мөрдөгч хохирогчийн найз залууг олдохгүй байгааг нэмж дурдана. Ингэснээр баг 4 хуваагдаж мөрний эрэг болон үйлдвэрийг самнаж бусд нь хохирогчийн найз залууг эрен сурвалжллаа. Ахлах мөрдөгч удаан хайж зовсонгүй. Хохирогчийн найз залууг мөрөдөө тоглоомын газраас олно. Харин Мин мөрдөгч цементний үйлдвэр дээр ирж хайлт хийх үедээ уг үйлдвэрийг эсэргүүцдэг жагсагчд байдаг гэдгийг мэдэж ав. Удалгүй уйггүй самсны эцэст овоолсон шороон дундаас цогцсны үлдсэн гарыг оллоо. Цагдаагийн хэлдэс дээр бужигнаан болж ахлах мөрдөгч хохирогчийн найз залууг байцаахад хэрэг болсон орой мөрөдөө тоглож байсан болохоор хохирогчтой холбогдоогүй сар болж байгаагаа хэлнэ. Харин нөгөө талд Мин үйлдвэрийн ажилчдыг байцаалаа. Шөнч болж ажил нь урагшгүй байсан Мин Кан дээр очиж ярилцахаар шийдэн гэрт нь очив. Яагаад зөвхөн зүүн гарыг нь үлдээсэн бол гэсэн бодол толгойноос нь салахгүй байгаа Мин мөрдөгч Кантай ярилцахад Кан үйлдвэр мөрөнгээд хэрэгтэн баригдахыг хүсэж байх шиг байна гэж хэлснээр Мин жагсагчдыг судалж эхлэнэ.
Маргааш нь судалсны эцэст олж мэдсэн зүйлээ Мин тайлгнахаар бэлдэж байхад ахлах мөрдөгч Минийг өдөж басамжилсаар. Цементний үйлдвэрүүд уг мөрнийг сүйтгэж байгаа болохоор эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Уг мөрний газрын зураг дээрх хэлбэр нь Venus de Milo гэх уран баримттай адилхан харагддаг болохоор Venus гэж нэрлсэн ба үйлдвэрүүд уг мөрнийг одоо яг 6 хэсэг хувааж боогдуулсан байгаа. Хохирогчоор үтсгэлэнтэй нэгнийг сонгосон байгаа нь босоо зогтсыг яг уг мөрний хуваалттай адилхан байхаар 6 хэсэг хувааснаа нь тодорхой болсон. Өрөөсөн гар нь үйлдвэрээс олдсон нь ч мөн үүнтэй холбоотой. Харин хэргийн газраас олдсон хазгай хөлийн мөр нь Venus тайртай хөдөлгөөний удирдагч И гэх 4-р түвшний дахир дутуу хазгар нэгэн байх боломжтой. Хэмээн мөрдөгч Мин тайлгнаснаар боломжит сэжигтэнтэй боллоо. Мин зөвшөөрлийн дагуу сэжигтэн Иг авчирхаар очиход тэрээр би хийсэн зүйлийнхээ төлөөсийг төлөх ёстой гэж хэлв. Энэ үед Кан охиноо онгоцны буудал дээр хүлээн. Байцаалт эхэлж ахлах мөрдөгч сэжигтэн Иг хохирогчийг алсан эсхийг нь асуухад И мөрний талаар л ярьсаар. Улмаар ахлах мөрдөгчийн оронд Мин мөрдөгч орж ирснээр жинхэнэ байцаалт эхэллээ. Игийн эцэг нь далангийн ажлаа алдаад удаачгүй нас барсан ба харин эгч нь амиа хорлсон. Энэ бол өшөө ах сэтлэр үйлдсэн аллага. Гутлынх нь мөрч бас таарч байгаа гэдгийг Мин мөрдөгч хэлж Ид тулгана. Энэ хооронд онгоцны буудал дээр охиноо хүлээж байгаа Кан дээр нэгэн танихгүй ирэн И сонхио энийг танд өгөөрэй гэсэн хэмээн дугтуй өглөө. Дугтуйг задлж үзвэл дотроос нь охиныг нь хүлж барьцаалсан зургнуудаа гарч ирснээр Кан охиноо нь ирэхгүй гэдгийг олж мэдэв. Харин сэжигтэн И Мин мөрдөгчийн олсон баримтуудыг нь саашааж сэтгэл хөдлөхөн байгааг хэлээд та алуурчныг оллоо мөрдөгчөө хэмээн шуудлал хариулна. Онгоцны буудал дээр сандарсан Канд дуудлага ирснээр тэрээр утсаа авахад Мин мөрдөгч бид алуурчныг барьчихлаа. И Сэнху гэдэг хүн байна гэж хэлв. Улмаар догтуг өөрт нь явуулсан хүн И Сэнху байсан тул Кан цагдаагийн хэлтэс рүү шууд очиж Итэй ганцаарчлан уулзахаар ороход И профессорыг удаан хүлээснэ хэллээ. Кан түүнээс охиноо хаана байгааг асуухад И эхлээд тохиролцохыг хүснэ. Тэрээр 3 хоногийн дотор эндээс гарга. Үгүй бол охин чинь дараагийн хохирогч болно шүү гэлээ. Охин аврахын тулд Кан аргагүй эрхэнд тохиролцоог зөвшөөрч лабораторид байх баримтуудыг балалахаар болов. Эхлээд Кан лабораторид очин цогцыг хуваасан зэвсэг болох төмөр дастагч хөрөө нь хараахан шинжилгээнд ороогүй байгааг мэдэж авлаа. Дараа нь Кан гэртээ харж нохоогоо зүсэж цус авав. Тэгээд лабораторид байх шинжээч рүү хуурамч дуудлага хийн шинжээчийг гарах хооронд хөрөөг хүчилт хийж хохирогчийн цусыг арилган оронд нь нохооныхоо цусыг түрхэнэ. Энэ үед Мин лаборатори руу шинжилгээний хариу авахар ирэхэд Кан амжиж цусыг түрхээд лабораториос гарч ирэн Мин мөрдөгчтэй таарлаа. Шинжээч буцаад өрөө рүүгээ явхад Мин Кан хоёрт ярилцах цаг гарав. Кан профессор И галуурчин биш байх гэж хэлэхэд Мин баримтуудыг дуртах ба Кан цаг хожих үүднээс баримтуудыг дахин нягтлахыг санал болгоно. Тэгэд Кан И дээр ирж уцаа өгөөд охинтойгоо ярихыг хүсэхэд И татгалцснаар Кан тулгаж шаардлаа. Улмаар И уцыг авч хамтрагч руугаа залган охиныг асуухад Кан уцыг булааж авснаар худлаа дуудлага хийж байсныг нь олж мэдээд уурлаж Иг зодно. Удалгүй Каны утас дуугарч авахад охин нь байх ба энэ хүн намайг алах гээд байна гэж хэлэхэд Кан аав нь удахгүй очиод чамаагаа аварна тэсж байгаарэ хэмээн тайвшруулахыг хичээхтэй зэрэгцэн утас тасарлаа. Кан Игээс чамайг эндээс гаргавал охины минь суллна гэдэгт би яаж итгэх юм гэж асуухад И чамд өөр сонголт байгаа мó хэмээн зөрүүлээд асууна. Кан зогтсыг дастах хөрөөг аргалсан болохоор аллах үлдсэн зэвсэг нь хаана байгааг Игээс асуулаа. Гэтэл И би санахгүй байна. Хамгийн чухал зүйл нь би яагаад Юнаг алсан юм бол ой санамжаа сэргийх гээд үздэй гэж хариулснаар Кан бодолд автана. Оройн Кан хохирогчийн гэрт очиж цонхоор нь орон хохирогчийн найз залууд хэрэг тоххоор шийдэн хуурамч баримтууд бүрдүүлж эхэллээ. Дараа нь Кан хохирогчийн бие үнэлэгч найзтай уулзаж өөрийгөө цагдаа гэж хэлнэ. Энэ хооронд Мин мөрдөгч хөрөн дээрх цусыг нохооных гэдгийг мэдэж авах ба дараа нь аллах үйлдэхэд ашигласан зэвсгийг яралтай болохыг тушааж Каны цогц дээр хийсэн задлангийн хариуг авчрах хэмээн Минд даалгана. Кан хохирогчийн найз залууг хайж мөрөдө тоглоомын газруудыг самнаж Минээс дуудлага ирэхэд өөрийгөө өвчтөй байна хэмээн хэлж түүнээс зайлсхийлээ. Улмаар Мин аллагын зэвсгийг олж ирэхэд тушаал гарсан. Игийн гэрийг нэгчгэр болсон гэдгийг Кан хэлв. Үүнийг сонссон Кан цагдаа нараас урьдчилж Игийн гэрт очиод аллагын зэвсгийг хайж эхлэв. Энэ хооронд Мин Каныг гэртээ өвчтөй байгаа гэж бодон гэрт нь очихдоо нохой нь гэмтсэн байгааг олж харав. Тиймээс Мин нохойг нь аваад эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч хутга биш ч мэс заслын хутга шиг хурц иртэй зүйлээр санаатай зүссэн шарах байна гэж хэлснээр Мин Каныг сэжиглж эхлэв. Кан Игийн гэрт аллагын зэвсгийг хайсан.
байсаар. Удалгүй цагдаа нар ирэхэд Кан харанхуйд нуугдахдаа хадаасанд нурууга зоосон ч шүд 100 төвчсээр. Энэ үед цагдаа нар Игийн аллагын зэвсгийг Канаас төрүүлээд олчихно. Дараа нь Кан Игийн өөр нэг залуутай цуг авахулсан зургийг олон авлаа. Арга мухардсан Кан иргэн цагдаагийн пост дээр очиж төв рүү олсон зургаа илгээгээд танил найз руугаа залган зурган дээр байгаа Игийн хажууд байгаа залуугийн талаар лавлана. Энэ үед Каны яриаг сонсож байсан цагдаа түүн дээр ирээд зургийг харж Иг таних ба хажууд нь байгаа залуу бол Пяншиг гэх Игийн өргөмөл ах бөгөөд Игийн эгч Сүжинтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэдгийг хэлв. Игийн аав эгч хоёр үхсний дараа ах トゥ хоёр тосгоноос явжээ. Улмаар Кан тэдний амьдардаг байсан гэрээг олж мэдэн очиход Каныг мөрдөж байсан мэт түүний болон охиных нь олон зурагнууд сонингийн нийтлэлүүд байлаа. Эдгээр зурагнаас Кан өмнө нь өөрийнхөө хийсэн нүглийг олж харна. Олон жилийн өмнө Игийн эгч хүчндүүлж шүүх хурал болох үед Кан хэрэгтний талд ажиллажээ. Учир нь тэр үед Каны охин хүнд өвчтэй байсан тул мөнгө хэрэгтэй байсан болохоор аргагүй эрхэнд мөнгөтэй хэрэгтний талд ажиллаж Игийн эгчийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Игийн эгч нь хүчндүүлсний улмаас амьдрал нь суурьч хүмбэр түүнийг жижлэх болсноор эцэст нь амиа хорлжээ. Харин онгоцны буудал дээр догтоо авчирч өгсөн хүн нь Игийн ах Пяншиг байсныг Кан ойлгоно. Энэ үед Пяншиг ирж Кантай нүр тулснаар шуутхан л зогтаалаа. Тэд нэлээд хөөцөлдсөний эцэст гүрний дор Пяншиг Каныг отож байгаад зохиж дараа нь хэд хэдэн удаа хүчтэй зохиж хөдлөх чадваргүй болгоно. Кан охиноо хаана байгааг асуусаар байх ба Пяншиг охиноо авмаар байна уу? Тэгвэл дүрмээ даг гэж хэлээд явснаар Кан ухаан алдаж өвчтөе охиноо үүрэнгүүж байсан үе дурсан. Дараа нь Кан өрөөндөө ирж зусаа цэвэрлэв. Энэ хооронд Мин мөрдөгч малын эмчийн хэлсэн үг шинжээчийн хүний зус биш байна гэх үгсийг санаж эргэлцсээр. Тиймээс тэрээр шинжээчтэй уулзаж өрөөгөө хоромхон зурч орхиогүй юу гэж асуухад шинжээч орхиогүй. Сүүлийн 3 өдөр өрөөнөөсөө ч цухуулсангүй гэж хариулв. Гэтэл Мин мөрдөгч сайн бодоод үзэлтэй энэ маш чухал гэж хэлснээр шинжээч гэнэт санаж Кан профессор намайг дуутахад би задлангийн өрөө рүү явсан юм байна. Чи ч бас тэнд байсан штэ гэж хариулна. Дараа нь Мин Каны өрөөнд ирээд толин хагарч цусулсан байгааг мөн И болон Пяншиг хоёрын зургийг оллоо. Энэ үед Кан Итэй дахин уулзаж шүүх хурлаас болоод тэр охиныг алсан юм уу? Цагдаа нар аллагын зэвсгийг олчихсон. Би чадхаараа хичээсэн ч өөр хийж чадах зүйл байсангүй. Чи надад аллагын зэвсгээ хаана байгааг хэлж болох л байсан гэж хэлээд охиныг нь суллахыг гуйна. Гэтэл И намайг эндээс гаргах нь чиний ажил. Минийх биш. Охиндоо хэр хайртай юм бтэ. Одоо яах юм? Цаг бараг л үлдсэнгүй гэж хариулв. Тэгэд И таяга тогшиж чи ч миний ботсон шиг ухаантай биш бололтой. Дахиад нэг удаа асууя. Би яагаад юунаг алсан бэ? гэж хэлээд хазганан явхдаа сайн хийж чаддаг зүйлээ л хий гэж хэлв. Түүнийг хэрэгтний талд ажиллаж хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо сайн гэдэг утгаар нь хэлж байгаа нь энэ. Каныг уулзалтын өрөөнөөс гарахад Мин ирж түүнийг нотлох баримтыг балалсныг нь мэдснээ хэлээд баривчлахаар шийднэ. Улмаар Кан охин нь аюулд орсныг хэлээд аргагүй эрхэнд ийм зүйл хийж байгаагаа тайлбарлаад яв. Мин архиваас хүчингийн хэргийн талаар хайж Кан болон Игийн хоорондын холбоог хайж олно. Мин Итэй уулзаж Каны охиныг хаана байгааг энэ бүхэн тэр шүүх хурлаас болсон уу? Хинэ асуухад И Минд Кан түүний бодож байгаа шиг сайн хүн биш гэдгийг хэлээд түүнд таяга өгч хайгаад байгаа зүйл чинь энэ гэж хэллээ. Аллагын зэвсэг нь таяг байжээ. Кан мөчлүүлж амиа алдсан Юна охины биеэ үнэлэгч найзтай тохиролцож хохирогчийн найз залууг өргөтүүлэн найз залуугийнх нь арх усан хундгайг авч мөн түүний үрийн шингэнийг нь авч чадлаа. Энэ үед Мин мөрдөгч ирж савнд юу байгааг асуухтай зэрэгцэн Пяншиг Минийг зохин ухаалдуулна. Пяншиг Канд Мин мөрдөгчийг замд нь хөндлөсөд байгаа болохоор зохицуулсан гээд цаг бараг үлдээгүйг сануулад явлаа. Мин мөрдөгч эмнэлэг түргэгдэх хооронд Кан хохирогчийн зогтсонд үрийн шингэнийг хийж хундган дээрх найз залуугийнх нь хурууныхыг ашиглаад тайланга хэвлэнэ. Кан Юнагийн зогц руу хараад өмнө нь Юна шүүх хурал дээр Игийн эгчийн эсрэг мэдүүлэг өгснийг бодов. Тэрээр Игийн эгчийг хамтдаа харьцгаая гэхэд өөрийнхөө хүслээр хөвгүүдтэй хамт зугаацгаар үлдсэн гэж мэдүүлсэн байна. Дараа нь Кан шүүх хурал дээр дүгнэлтэд танилцуулж хүчингийн уулмөр илрээгүй харин тохиролцсон бэлгийн харилцаа байсан гэж хэлснээр хэрэгтнүүдийг буруугүй гэж шүүхээс үджээ. Энэ шийдвэрийг сонсоод аавна зөхрөнгөө баран уйлж байхад И шүд 100 өшө санаад хоцорсон байна. Өмнө нь Кан Итэй уулзахдаа таягийг цагдаа нарт өг.
Тэд үүнийг чамайг аллагтай холбох нотлохоо болгож ашиглана. Гээд цагдаа нар таягийг аваад санаа амар байх хооронд Кан Иийг суллана гэж төлөвлөснөө хэлжээ. Дараа нь мөрдөгчд таягийг нотлох баримт тулгаан гаргаж ирэхэд И Каны зөвлөсний дагуу би энэ таягийг ашигладаг ганц хүн нь биш л дээ. Энэс өөр нотлох баримт байгаа мó гэж асууж цагдаа нарын амийг нь таглана. Тухайн үед уулзж явахдаа Кан чамайг алуурчин гэх шууд нотлогоо цагдаа нартай байхгүй. Цогцос гэрээс чинь 1 км-ээс бага зайд олдсон болохоор чиний гутлын мөр тэнд байх боломжтой гэж тайлбарлажээ. Улмаар цагдаа нар хангалттай нотлох баримтгүйдээ аргаа баран сууж байхад гаднаас мөрдөгч ирж ахлах мөрдөгчд юм шивнэн. Кан профессорын задлан шинжилгээний хариуг танилцууллаа. Хохирогчийн биенээс үрийн шингэн болон хурууныхээ олдсон ба энэ нь ийгийнхтэй тохирохгүй болж таарснаар хохирогчийн найз залууг баривчилж И суллагдана. Мин мөрдөгч эмнэлэх тухайн ороход тэрээр Игийн талаараа судалж байхдаа асуусан баримтыг найз нь авчирч өглөө. Эндээс мин мөрдөгч Игийн ихчийн хүчингийн хэрэгт холбогдсон 3 этгээд бүгд гинтийн байдлаар амиа алдсныг бас одоогийн хохирогч Юнана шүүх хурал дээр хүчирхийлэгчдийн талд мэдүүлэг өгсөн гэдгийг олж мэднэ. Тэгэхээр Игийн дараагийн бай бол профессор Кан гэдгийг мин мөрдөгч ойлгон Игийн гэрлөө очихоор яарвчлав. Ийг сулсан Кан Игийн гэрт очиж одоо охиныг нь суллахыг шаардана. Гэтэл И чи яаж дахиад хийж чадваа? Хоёр дахь хийх амархан байсан уу? Хэмээн яжлаа асуулаа. Кан хэлснээр чинь хийсэн. Охин минь хаана байна гэж асуугаад эгчий чинь төлөө харамсаж байна. Охиныг минь битгий алаачтай гэж гуйхад И түүнийг таягаараа зохиж яах гэж тийм зүйл хийсэн юм хэмээн асууна. Энэ хооронд мин мөрдөгч Ийг суллагдсныг сонсоод Кан профессор аюулд орсон болохоор Игийн гэрлөө нэмэлт хүч явуул гэж тушаалаа. Кан Ид шинжилгээний хариуг яг гарснаар нь л тайлгансан гэхэд И түүнийг таягаараа дахин зохиж тэгээд эгч маань тэдэнтэй зугаатсан болж таарч гэнэ үү? Шинжилгээний хариуг чинь жөтгөр аваг хэмээн хашгирахад Кан өнгөрснөө бодлоо. Түүний охинд ээжийнх нь цусны өвчин удамшиж маш үнэтэй хагалгаанд орхосоор аргагүй болжээ. Улмаар түүнд охины цогцос усанд хэтэрхий утсан болохоор юу ч илрээгүйгээд л тайлганчих юм бол охиных нь хагалгааны төлбөрийг төлөх санал тавьсан байна. Дараа нь ариун цэврийн өрөөнд байхад нь Игийн аав ирээд миний охин тийм охин биш. Охины минь тухай үннийг хэлээд өгөөч гэж гуйхад Кан би зөвхөн шинжилгээний хариугаар гарсан зүйлийг л хэлэх болно гэж хариулахад аав нь өвдөг сөгдөж "Гуй, охиныг маань 2 удаа битгий өхүүлээч, үннийг хэлээчтэй" хэмээн гуйж байхад И гаднаас хараад зогсож байсан байна. Одоо цагт Кан маш ихээр гэмшиж өөрийгөө буруу зүйл хийсэн хэмээн Игээс уучлалт гуйхад "И би чамайг үннийг хэлсэн гэж итгэж байсан юм" гэлээ. Улмаар Кан өөрийг нь алж хэдэн хэсэг хувааж болно. Харин охин нь энд ямар ч хамаагүй гэдгийг тайлбарлав. И чиний хэлсэн үг эгчэд маань явдалтай охин нэр зүүсэн. Хүмбэр түүнийг болон намайг хуруугаараа жижилсэн гэд бачууран хашгирлаа. Үргэлжлүүлээд эгчийгээ зүудлэх бүрт би чамайг боддог байсан. Үзэн ядалт биеэр минь хавдар шиг дарахж би бие барьж дийлээгүй. Гэхэд Кан Игийн хөлийг нь тэрч дахин өөрийнх нь буруу гэд охиныг нь зүгээр явуулаач хэмээн гуйхад И одоо хэтэрхий оройтсон гэж хариулна. Энэ хооронд мин мөрдөгч Игийн гэрт ирээд ханан дээрх зургнуудыг харж байхдаа Пёншигтэй тулгарлаа. Галзууртлаа уралсан Кан охиныг нь сулал хэмээн шаардаж Ийг зодож эхлэнэ. Пёншиг мин мөрдөгчийг багалзуурдж байхад Кан Ийг зодсоор эцэст нь баримлаар зохих гэж байтал И түүнийг болохыг хүсч охиныг нь хаана байгааг хэлнэ гэлээ. Цагдаа нар явж байхад Кан машинтайгаа тэдэнтэй зөрнө. И охиныг нь 13 жилийн өмнө тэд орхисон далангийн ойролцох байшинд нь байгаа гэж хэлжээ. Харин боолгож өгөхийн даван дээр байсан мин мөрдөгч Пёншигийг буудаж хөнөөнө. Дараа нь мин мөрдөгч Каны охины зогцыг нь олж харах ба удалгүй Кан ирснээр мин түүнийг хориглосон ч Кан дотгошоо орон охиныхоо цогцыг олж харна. Маш ихээр шаналсан Кан охин минь сэрээрээ эндээс явцгаая гэд босгохоор биенээс нь татах гэд цэцэг рүү гараа шургуултал би нь байсангүй. Энэ үед л Кан Юнагийн хохирогчийн цогцны гол биеийн хэсэг нь үнэндээ охиных нь бие байсан бөгөөд энэ бүх хугацаанд моорохт охиныхоо биетэй хамт байж өөрийн гараараа охиндоо задлан хийж Юнагийн найз залуугийн үрийн шингэнийг биеинд нь байрлуулсан гэдгээ ухаарч бүрч ихээр уй гашуу давтан шаналлаа. Энэ хооронд И гадаа шүүгэлдэн суух ба Кан гарч ирэв. И зовлонтой дурсамж бол сэтгэлийн шаналлаас илүү өвдөлттэй байдаг юм. Одооноос чи үлдсэн амьдралаа шаналл дунд өнгөрөх болно. Охин чинь аавтайгаа уулзаж хоолойгч нь сонсохыг маш ихээр хүсэж байсан. Тиймээс амийг нь хөнөөхөд их хэцүү байсан. Түүний хэлсэн сүүлийн үг аав чамайг хэзээ ч өршөөхгүй гэсэн. Битгий гуниглаа.
шаналл чинь зөвхөн эхэлж байна гэж хэлнэ. Шаналл сонзонгоор дүүрсэн Каныг мэн мөрдөгч зогсоохыг оролдох ба Кан миний охин маш их зовсон байна гэж хэлээд мэн мөрдөгчийн бууг аван ийг буудан хөнөөлөө. Эцэст нь Кан энэ бол түүний хүссэн зүйл. Би ч бас өөрийгөө өршөөж чадахгүй гэж хэлээд өөрийгөө буудснаар кино төгсдөг.